Оросын Санкт-Петербург хотын ядуу олноор шахацардсан гудамжинд нэгэн залуу оюутан амьдралын утга учир өлсгөлөн дотоод сэтгэлийн тэмцэлтэй нүүргэн тулгарна. Түүний нэр бол Раскольников. Тэр ухаалагч ганцаард мос нэгэн. Ядуурсаас гарах гэж тэмцэж явахдаа нэгэн аюултай онолд итгэж эхэлнэ. Хэрв хэн нэгэн хүн онцгой ер бүсийн нэгэн бол тэрээр их үеийн төзөө гэмт хэрэг үйлдэж болох эрхтэй гэж энэ онлоо шалгахын тулд тэр муухай шунхай байцаалан зээлдүүлэгч эмэгтэйг хөнөөдөг. Өөрийн бодлоор бол тэр эмэгтэй нь нийгмийн хувьд ямар ч хэрэггүй бусдад харуулцруулдаг нэгэн байсан. Гэвч хэрэг үйлдсэн даруйдаас айдас гимшил шамсал түүнийг дотоос нь идэж эхэлнэ. Гэвь тэр шударга ясны нэрээр аллаг хийсэн гэж бодсон ч энэ үйлчин түүнийг галзуурсан. Сэтгэлийн там руу хөтлөн цагдаа нар мөрдлөө хийж Раскольников сэтгэл санааны хувьд улам тогтворгүй болж эхэлнэ. Тэр гэр бүл найз нөхдөсөө холдож ууртай үл ойлгох авир гаргана. Гэвч хинч түнд юу болсон гэдгийг мэдэхгүй ч түүнтэй таарсан хүн бүр үнээр нь харж байгаа мэт түүнд санагддаг. Гэвч энэ хугацаанд тэр олон хүний амьдралтай огтлсон. Хамгийн чухал нь сон гих охин бүхий зовлонг туулж гэр бүлээ тижээхийн тулд бие үнэлдэгч дотроо ариун чин сэтгэлтэй нэгэнтэй сонигийн итгэлээ зөөлөн сэтгэлээ шүүж бус хайрлаж чаддаг байж нь Раскольниковын сэтгэлийг хөдөлгөнө. Порфирий гих мөрдөгч түүнийг сэжиглэж эхэлнэ. Гэхдээ тэр илт дарамтлахгүй. Харин төвчээртэйгээр хүлээн. Учир нь гэмшил гэдэг нь шүүхээс өмнө хүний дотор ихэлдэг гэж итгэдэг. Хүчлийн дээд зэрэгт Раскольников өөртөө нь толгорно. Тэр зүгээр хой зөрчсөн хүн биш. Өөрийн зүрх сэтгэлийн үннээс зүгтж байсан хүн. Тэр логик онцоор бүхнийг шийдэж болно гэж бодсон ч яс суртахуун гэдэг нь анал бус. Зүрхэнд мэдрэгддэг зүйл гэдгийг ойлгоно. Эцэст нь сонигийн дэмжлэгээр тэр гимээ хүлээн зөвшөөрнө. Хүн бүхний өмнө нийтийн талбай дээр өвдөгсөгдөн хийсэн хэрэгтэйгээ нүүр тулна. Түүнийг Сибирт цөлнө. Гэвч сони түүнийг дагаж тэнд очино. Ял шийтгэл дунд хүйтэн шоронгийн ганцаардар дунд Раскольниковын дотоод хүн аажмаар өөрчлөгдөнө. Гим зэм бол зөвхөн гэмт хэргийн тухай зохиол биш. Энэ бол хүний гимшил, бардам зан, өөрчлөл, мөн өөрийгөө ойлгож дахин хүн болох тухай. Гүн гүнзгий аялал. Достоевский бидэнд жинхэнэ шийтгэл, шүүх танхимд бус. Харин хүний зүрх сэтгэл дотор ихэлдгийг сануулдаг. Гэв та текстийг дуу болгон хөрвүүлэгч хиймэл оюунд суурилсан цэцэн платформоор бүтээсэн контентийг сонсож байв. Та ч мөн цэцэн платформыг ашиглан хүссэн текстээ дуу болгон хувиргах мөн өөрийнхөө хаалгаар хүссэн текстээ уншуулах боломжтой. Энэ удаагийн дугаараа энэ хүү жаргаагаад дараагийн дугаараар дахин нэг сонирхолтой номоор яриган уулзцгаая.